нэг стрим гэё. Татчих. Энийхээ дүүр хаачаад стрим. Тийм. Нэг. Энийг шууд таачсан бол энэ iPhone өөр авчих. Эндээс л хаа. За сайн байцгаана үзэгчдээ, өнөөдөр бол Баасан гараг, Баасан ахын төрсөн өдөр ш. Өнөөдөр бол зүгээр л Баасан гараг. Ингээд үндэсний лотерегийн Баасан гарагийн тохирол явагдахад бэлэн болсон байна. Мэдээж тохиролдоо идэвхтэй оролцдог. За цаашдаа азаас хариуд үзье гэж бодож байгаа үзэгчид маань ойлоос бидэнтэй хамтдаа 15 минутыг өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. За тэгээд мэдээж үндэсний лотерегийн хувьд бол Монголын хамгийн өндөр хонжиртой лотерей гэдгийг бас та бүхэн надаар хэлэлцдэг одоо сайн мэддэг болсон баха гэж бодож байна. За бидэнд бол 3 төрлийн тоглоом байгаа. 4D, 6D, 642 гэсэн 3 тоглоомоос та сонгоод за алиг нь тоглож болох боломжтой байгаа юм шиг. За 4D-ийн манд хувьд бол маш энгийн тгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг байгаа. Энд бол нэг бөмбөлөг 4 удаа давхарсан байгаа. Та хэрвээ таны азийн тоо магадгүй 6 алтаа 66 гэсэн тог бөглөөд лотерейнд оролцох боломжтой. Энэ бол зөвхөн жишээ шүү үзэгчтэй. Тэгэхээр та энэ 40 ширхэг бөмбөлөгнөөс 4 ширхэг бөмбөлгийг яг дарааллын дагуу таах хэрэгтэй байгаа. За ингэж чадах юм бол та өөрийнхөө тавьсан бооцоог 500, 1000, 2000 дахин өсгөж авах боломж бүрдэж байгаа юм. За ингээд уламжлал ёсороо 4D-гийнхаа 3 дугаар зэргийн хонжроос өнөөдрийнхөө тохирлыг явуулцгаая. Та бүхэн бидэнтэй хамтдаа байгаараа бас азнуудын маань гэрч болж байгаа гэдэг бас давхар хэлэх нь зөв баха. За энд бол 40 ширхэг бөмбөлөг маань байрласан байгаа үзэгчтэй. Эндээс бол тгийн тоо 4, нэгийн тоо 4 гэх мэтчлэн тгээс 9 хүртэлх цифр маань 4 удаа давхар 40 ширхэг бөмбөлөг шилэн оргонд банд байрласан байгаа. За ингээд тоглолтоо эхлүүлье. За энэ 40 ширхэг бөмбөлгнөөс дарааллын дагуу 4 ширхэг бөмбөлгийг дарааллын дагуу тааж чадах юм бол ингээд тавьсан боолоогоо 500 дахин өсгөж авах боломжтой. За өнөөдрийн хамгийн ихний бөмбөлгийн дугаар гарч ирсэн тэг. Эхний бөмбөлгийн дугаар тэг. Эхний бөмбөлөг тэг. За хоёр дахь бөмбөлөг маань гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. Тэг 9 гэсэн бөмбөлөгнүүд одоогоор гарч ирсэн байгаа шүү үзэгчтэй. За гурав дахь бөмбөлөгний дугаар 4. Гурав дахь бөмбөлөгний дугаар 4. Тэг 9 4 гэсэн бөмбөлгүүд одоогоор шилэн хоргоноос гарч ирсэн байна. За дөрөв дэх бөмбөлөг маань гарч ирсэн. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар 7. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар 7. Тэг 9 4 7. Тэг 9 4
7 гэсэн бөмбөлгнүүд дарааллын дагуу таарч байх юм бол та 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авах боломжтой. За мөн 4D тоглож байгаа үзэгчд маань өргөжлүүлэн анхаарлаа хандуулаарай. За мөн шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг та харж байгаа. За энэ хүү 40 ширхэг бөмбөлгнөөс та 4 ширхгийг нь мөн дарааллынхаа дагуу та чадчих байвал та өөрийнхөө тавьсан бооцоог 1000 дахин өсгөж авах боломжтой. Энд бол тгийн тоогоос эхлээд 9 тоо хүртэлх бүх цифр 4 ширхэгүүдээ давхцаж орсон байгаа. Та өөрийнхөө азийн бас 4 тоог бөглөөд оролцох боломжтой байгаа юм шүү. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын тоглолтоо явуулцгаая. За үзэгчдээ амжилт хүсье. Ердөө 4 ширхэг бөмбөлгийг та дарааллынхаа дагуу тааж чадах юм бол тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломж бүрдэж байгаа юм. За эхний цифрийн дугаар 8. Эхний бөмбөлгийн дугаар 8. Дугаар 8. За дараагийн бөмбөлөг маань 9 гарах гэж их яарсан бөмбөлөг байлаа. 8, 9 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн байна. 8, 9 гэсэн бөмбөлгүүдийг дарааллынхаа дагуу зөв тааж байгаа танд боломж маш ойрхон байна. За дараагийн бөмбөлгийн дугаар мөн 9 гэсэн бөмбөлөг байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 9. 8, 9 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн байгаа. За 4 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 4 дахь бөмбөлгийн дугаар 2. 4 дахь бөмбөлгийн дугаар 2. 8, 9, 2 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн байна. 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын бөмбөлгний дугаар 8, 9, 2 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн. Хэрвээ дарааллынхаа дагуу зөв тааж чадсан бол ингээд тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой байгаа. Тоглолт бол маш энгийн байгааг үзэгчид маань анзаарч байгаа. Тоглож үзээгүй үзэгчид маань ойлоос дараагийн манай даваа гараг, лаваа гараг, баасан гаргуудын 17 цаг 30 минутаас явж байгаа тохиолдол маань бол оролцоод явах боломжтой байгаа юм шүү. За ингээд 4D-ийн 1-р зэргийн хонжуураа явуулах болно. За мөн шилэн оргонд бид 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан. Автоматар эдгээр бөмбөлгнөөс 4 ширхэг бөмбөлөг бол гарч ирнэ. Та энийг зөв тааж чадах юм бол 4D-ийн 1-р зэргийн хонжуурт тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах бүрэн боломж нь нээгдэж байгаа юм шүү. За ингээд үзэгчдэд амжилт хүсье, тоглолтоо эхлүүлье. Эхний бөмбөлгийн дугаар гарч ирсэн. Эхний бөмбөлгийн дугаар 1. 4D-ийн 1-р зэргийн хонжуурын эхний бөмбөлгийн дугаар 1. За 2 дахь бөмбөлгийн дугаар тэг. 2 дахь бөмбөлгийн дугаар тэг. 1 тэг гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлгийн дугаар 1. Одоогоор 101 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. 101 гэсэн бөмбөлгийг та хэрвээ дарааллынхаа дагуу тааж байгаа бол та алдсан болоход ойрхон байна. За ингээд аз дагуулсан 4 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 4 дахь бөмбөлгийн дугаар 4. 4 дахь бөмбөлгийн дугаар 4 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн. 1 тэг 1 4. 1 тэг 1 4 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна үзэгчтэй. За эдгээр бөмбөлгнүүд таарч байгаа бол та өөрийнхөө тавьсан бооцоог яг 4D-ийн 1-р зэргийн хонжуур дээр гэхэд 2000 дахин өсгөж авах боломжтой байгаа юм шүү. Та хамгийн багадаа 500 төгрөгөөр бооцоо тавиад оролцох боломжтой 4D-ийн хувьд шүү. Тэгэхээр одоо бол 1 тэг 1 4 гэсэн бөмбөлгийг та зөв таасан бол тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой боллоо. За ингээд 4D тоглосон үзэгчдэд баярлалаа. Одоо харин үргэлжлүүлээд 6D-гээ тоглоцгоно. 6D-ийн хувьд бол дөрөв бас маш энгийн байгаа. Энэ шилэн хоргонд бид нэр тгээс хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За мөн тгээс хүртэлх татагдсан байгаа гэдгийг онцлож хэлэх нь зүйтэй байх. За ингээд эдгээр 60 бөмбөлгнээс 6 бөмбөлгийг дарааллынхаа дагуу зам урдаас нь хойноос нь хэрэг зөв тааж чадхал юм болвол ингээд 50 сая төгрөг таних болж байгаа. За энэ хүү хонжуурын маань бол хамгийн бага мөнгөнд бол урмын хонжур 1500 төгрөг байдаг. 1500-аас 50 сая хүртэлх мөнгийг хожих боломжтой 6D-ийн тохирлоо ингээд явуулцгаая. За амжилт хүсье. 60 ширхэг бөмбөлгнээс 6 бөмбөлгийг зөв тааж чадах юм бол та 60 сая төгрөгтэй болно. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгийн дугаар 5. Эхний бөмбөлгийн дугаар 5.
гарч ирсэн бол 2 дахь бөмбөлөг 7 гэсэн бөмбөлөг гарч иржээ. 2 дахь бөмбөлөгний дугаар 7. 5, 7 гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн байна. Энэ хоёр бөмбөлөг яг дарааллын дагуу хэрвээ таарч байгаа бол та 1500 төгрөг хожиж байгаа юм шүү. За дараагийн бөмбөлөгний дугаар 6. Дараагийн бөмбөлөгний дугаар 6. За 5, 7, 6 гэсэн бөмбөлөгнүүдийг хэрвээ та дарааллын дагуу зөв тааж чадсан байвал 15000 төгрөгийн эзэн болж байгаа. 5, 7, 6 гэсэн бөмбөлөгнүүдийг тааж чадсан бол 15000 төгрөг хожиж байгаа. За 4 дахь бөмбөлөгний дугаар тэг. 4 дахь бөмбөлөгний дугаар тэг. За энэ хүү дөрвөн бөмбөлгийг мөн дарааллын дагуу тааж чадсан бол та 150,000 төгрөгийн эзэн болж байгаа. 5, 7, 6 тэг гэсэн бөмбөлөгнүүдийг дарааллын дагуу зөв тааж чадсан бол та 150,000 төгрөгийн эзэн болж байгаа. За ингээд манай 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлөгний дугаар мөн 5. 5 дахь бөмбөлөгний дугаар 5. За энэ 5 бөмбөлгийг та хэрвээ тааж чадсан бол сая 500,000 төгрөгийн эзэн болж байгаа шүү. Яг энэ хүү 5 бөмбөлгийг дарааллын дагуу тааж чадсан бол сая 500,000 төгрөгийн эзэн болж байгаа. За ингээд 6 дэгийн маань 6 дахь бөмбөлөг гарч ирсэн. 6 дахь бөмбөлөг нь гарч ирсэн. 6 дахь бөмбөлөгний маань дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч иржээ. 6 бөмбөлөгний дугаар тэг 5, 7, 6 тэг 5 тэг гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн байна. За энэ хүү бөмбөлөгнүүдийн яг дараалалаар нь хэрвээ та тааж чадсан бол 50 сая төгрөгийн эзэн болж байгаа. За харин бөмбөлгүүдийг эхний 2 болон сүүлийн 2, эхний 3 болон сүүлийн 3 гэх мэтчлэнгээр та тааж чадсан бол 1500-аас 50 сая төгрөг хүртэлх хожих бүрэн боломж нээгдэж байгаа юм а. За ингээд 6D тоглосон үзэгчдэд баярлалаа. Мэдээж дараагийн тохирлоор маань та 4D, 6D гэдэг алиг нь сонгоо тоглож авах сонгох боломж нь бол нээлттэй байгаа. За одоо харин хамгийн өндөр хонжиртай буюу 642 джекпотыг одоо тоглох гэж байна. За энэ бол дөрмийн дагуу 1-ээс 42 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань байрласан байгаа. За эдгээр 42 ширхэг бөмбөлөгнөөс та мөн 6 бөмбөлгийг тааж чадах юм бол 120 сая төгрөг болно. Хамгийн гол нь юу вэ гэхээр та заавал дарааллын дагуу таахгүй байж болно. Дараалал харгалзахгүйгээр та эдгээр 42 ширхэг бөмбөлөгнөөс 6-ыг таах юм бол азтан болох бүрэн боломжтой. За хамгийн бага хонжуурын хувьд бол та 10,000 төгрөгийг бол урмын хонжроор хожих боломжтойгаа хамгийн бага хожих мөнгөн дум бол 10,000 төгрөг. За түүнээс дээшлээ та 120 сая төгрөгийг нэг дор хожих бүрэн боломжтой байгаа юм шүү. За тэгээд одоо бол тоглолтоо явуулна. Тийм учраас та бүхэн анхаарлаа наашаа хандуулаарай. Магадгүй 120 сая төгрөгийн ялагчийг бид өнөөдөр гэрчилж магадгүй. Тийм учраас та бүхэн бас анхааралтай байгаарай. За ингээд тоглолт маань эхэлсэн. За 642 джекпотын хувьд бол бонус бөмбөлөг гарч ирдэг. Бонус бөмбөлөг бол таньдас мөнгөн дун хожих бүрэн боломжийг нээж өгдөгөөрөө онцлогтой байгаа. За 642 джекпотын эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 11. Эхний бөмбөлөгний дугаар 11. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 30. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 30. 30 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор гарч ирсэн байна. Шилэн арганд 42 бөмбөлөг байгаа. 42 бөмбөлөгнөөс 6 нь гарч ирэх ёстой. За 3 дахь бөмбөлөгний маань дугаар 3. 3 дахь бөмбөлөгний дугаар 28 гэсэн бөмбөлөг гарч иржээ. 28, 11, 30, 28 гэсэн бөмбөлөгнүүд одоогоор гарч ирсэн байгаа. За 4 дахь бөмбөлөгний маань дугаар 25. 4 дахь бөмбөлөгний дугаар 25. 11, 30, 28 гэсэн бөмбөлөгнүүд яг одоогоор гарч ирсэн байна. За энэ хүү дөрвөн бөмбөлөг дээр хэрвээ манай 7 дахь бөмбөлөг гарч ирж таарах юм бол та 300,000 төгрөг хожих боломжтой. За 5 дахь бөмбөлөгний дугаар 3. 5 дахь бөмбөлөгний дугаар 3. За энэ хүү үндсэн 5 бөмбөлгөн дээр 7 дахь бидний бонус бөмбөлөг хэрвээ гарч ирж таарах юм бол та 12 сая төгрөгийн эзэн болох боломжтой. За өнөөдрийн тохирлын маань 120 сая төгрөг хожих бол эхний 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний 6 бөмбөлөг дараалал харгалзахгүйгээр хэрвээ таарч байгаа бол та 120 сая төгрөг хожиж байгаа. За харин өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлгөөр 38 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 38. 11, 30, 28, 25, 3, 21 гэсэн бөмбөлөгнөө дараалал харгалзахгүйгээр таны бүгсэн тасалбар дээр хэрвээ таарч байгаа л та 120 сая төгрөгийг хожих боломжтой. За мөн түүнчлэн та бүхний тоглолтын дундор тайлбарласан дүрэн болол
Эхний 3, эхний 4, эхний 5 бөмбөлгөн дээр өнөөдрийн бонус бөмбөлөг хэрвээ таны бүгэлсэн тоон дотор байх юм бол та за 10,000-аас эхлээд 12 сая төгрөгийг хожих боломж нь нэгдэж байгаа. За харин эдгээр эхний 6 бөмбөлөгчүүд эхний 6 бөмбөлөг хэрвээ таарч байгаа юм бол та 120 сая төгрөг хожиж байгаа юм а. За ингээд нийт лоттерий тоглосон үзэгчдэд баярлалаа. Тэгээ та бүхэн мэдээж өөрт ойрхон байгаа салбаруудаас лоттерийгаа худалдаж аваад даваа, лавг, баасан гарагийн тохирлолд маань оролцох боломжтой юм шүү. Мэдээж азаа үзээд бас гинтийн тохиолдлоор мөнгөтэй болохыг хүсэж байгаа үзэгчд маань айлаас анхаарлаа хандуулаарай гэж та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд нэмэлт мэдээллийг хүргэх юм бол бид таны бол энэхүү хоцсон мөнгөн дээрээс за хуулийн дагуу бол гинтийн орлогын татвар буюу 10%-ыг авдгийн билээ. Тэгээ бас түүнийг бас энэ ташрамд хэлхэн зүйтэй болов гэж бодож байна. Тэгээд манай бол лотерей маш олон газруудаар худалдаалагдаж байгаа. Тэгээд салбаруудыг та бүхэндээ хэлвэл үндэсний лотерейн төв байр бол Туул рестораны замын эсрэг талд үндэсний лотерейн төв байр барилж байгаа. За та тэндээс бол ирээд авах боломжтой. За мөн Алтчин бөмбөр асаад худалдааны төв, Дүнжин гараг худалдааны төв. За Баянзүрх дүүрэгт байрладаг мини хайпермаркет, Тэнгэр плаза, за Соёмб кино театр, Хөрс худалдааны төв, Корал центр, Жетро, Драгон гэх мэтчлэн. За мөн Петромартын зарим салбаруудаар худалдаалагдаж байгаа. Тийм учраас та өөрт хамгийн ойрхон байгаа салбаруудаас 4D 6D 642 гэсэн тоглолтуудын аль нэгийг зам бүгдийг нь худалдаж аваад тоглосон ч бас болох юм байл шүү. За ингээд үзэгчтэй анхаарал тавьсанд баярлалаа. За нэг ташрамд болгоход та хэрвээ азтан болсон бол 1500 төгрөгийн азтан болсон бол та бүх салбаруудаас худалдаж тасалбар борлуулж байгаа бүх газруудаас шагналаа авах боломжтой. За харин 1500-аас дээш шагнал хоцсон бол манай төв байран дээр буюу Туул рестораны замын эсрэг талын үндэсний лотерейн төв байран дээрээс ирээд худалдаж авах боломжтой. За ингээд өнөөдрийн азтан болсон үзэгчдэд баяр хүргэе. Тэгээд дараагийн даваа гарагийн шинэхэн 7 хоногийн шинэ тохирлоор иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.